Англиас сэрэг ёслол 2624 он Ли Жан хот 2 дугаар агтам. Англиас сэрэг ёслол Лё Хэн Ли Жан 2 дугаар агтамын захирал. Анхны сэрэлт бол хүний янз бүрийн хүчин зүйлсээс гадна ирээдүйн шийддэг зүйл юм. Байлдааны англиас сэргээв шууд англиас салхихаар битгий яар. Дуудагч болон инженер бол асар их нөөц шаарддаг тул жирийн хүмүүс дийлдэхгүй хэцүү. Би берсеркер бисрээч хэмсэн. Тэгвэл би мангас устдаг машин болно да хаа. Би ийм зүйлч болмоор байна. Чи үүндээ өвхөөс л айж байгаа биш үү дээ. Олон жилийн өмнө дэлхийд мөнх нэртэй виртуал байдлын тоглоом гарч ирсэн юм. Цоошин мэдрэмж болон устгал хийх үеийн хэмжээшгүй их таашаал нь хүмүүсийг толгоомдоо устгахад нь хүргэдэг байсан тул улам олон хүн мөнхөд нэвтрэх болжээ. Нэгэн өдөр дэлхийн гадарга мянга дахин тэлж тоо томшгүй олон нууц хүрээний газрын зургууд бууж ирэв. Мөн тоо томшгүй мангас болон бус төр зүйлүүд цутхан гарч ирэв. Ингэжл мөнхийн ертөнцид бодит ертөнцөд нэгдлээ. Хүн бүр одоо төвшин агаж ангиа сольж хүчээ нэмэгдүүлэх боломжтой болсон. Мөн мангасууд эсрэг тэмцэх боломжтой боллоо. Харин би бол жилийн өмнө энэ ертөнцөд шилжиж ирсэн Жо И. Миний ээж намайг ухаан орохоос өмнө нас барсан. Харин миний дүү Жо Юн гэнэт хажиргалтай өвчт туссан бөгөөд энгийн эмч нар эмчилж чадахгүй байлаа. Би зөвхөн бага төвшний санаачнуудын тусламжтайгаар түүний амийг арай ядан залгуулж байгаа. Дүүгээ амьд байлгахын тулд би гэрээ зааж хамаатуудаас мөнгө гуйхад хүрсэн. Гэхдээ энэ бол зүгээр л түр зуурын арга хэмжээ. Хэрэв түүний өвчний шалтгааныг олохгүй бол Жо Юн үргэлж өхлийн ирмэдээр байх болно. Эмчилгээний зардал улам нэмэгдсээр миний цагийн ажлаас олдог орлого хүлцгээ болсон. Би газрын зургаас мөнгө олж Жо Юн илүү өндөр түвшний санавартал дээр аваачихын тулд заавал байлдааны анги сэрэх ёстой. Анги сэрэг ёслол эхлэх гэж байна. Дугаар нь дуудагдсан сурагчид нэг нэгээр шидэт тавигт орж зогсно уу? Төвшин 24 анги шидэт. 24 төвшний шидэттэн байна. Тэр хүчтэй юм аа. Шидэдний анги сэрэг ёслол зохион байгуулалтын орлого дор хаяж 6 оронтой тоонд хүрнэ. Хөөе, ямар аимшигтай ажил вэ? Ли Шан Ян 5 дугаар ангийн багш 1 дугаар дугаар Жэ Чэн бэлэн эхэлж байна. Сэрэг болох мянган анги байдаг. Гэхдээ анги сэрэг ёслол дээр зөвхөн 3 төрлийн анги гарч ирнэ. Мангасуудад үүссэн энэ ертөнцид тулааны ангиуд хамгийн хүндлэгддэг. Харин эсрэгээр амьдралын төрлийн ангиуд хамгийн доод байр суурьтай байдаг. Нэг ч тулааны анги байхгүй гэж ямар азгүй юм бэ? Сэтгэл эзэмдэгч задлагч. Өмнөх жилүүдийн статистикийн мэдээгээр манай ангийн тал орчим хувь нь тулааны анги сэрэх ёстой. Энэ 3 ангиас сэтгэл эзэмдэгч энэ хамгийн сайн ирээдүйтэй анги байх. 2 дугаар Лё Чэн 3 4 31 Жо И. Хичээгээр ангийн дарга. Харамсалтай нь хичээлийн дүн болон үзүүлэлтүүд анги сэрээгээ шийдвэрлэх хүчин зүйл болдоггүй. ертөнц гэдэг нь таавалшгүй хэн ч гэнэтийн амжилтанд гаргаж мэднэ. Ангийн дарга хичээлдээ сайн бүх үзүүлэлтүүд нь ч дажгүй болохоор сайн анги сэрэж чадах байх. Танай анги яаж байна? Хөгшин Ли хэдэн сурагч нь тулааны анги сэрээв. Та Тян Жу 6 дугаар ангийн багш 16. Манай ангиас 21 сурагч тулааны анги сэрээсэн. Ховор анги хүртэл гарч ирснээр жилийн шалгалтын хэмжээг шууд биелүүлж эхлэв. Танай ангийн дарга яагаад хөдлөхгүй байна? Миний зүйлт. Энэ чинь систем энерги илэрлээ систем идэвчж байна. Ачаар дууслаа. Хамгийн хүчирхэг ангийн дэмжлэгийн систем шинэ тоглогчийг хэлэн бэлгүүлээ. Эс нэмэх чадвар ариун сахисан тэнгэрийн ивэл идэвхжүүлэх хүлээн авах систем жинхнээсээ систем байна. Би энэ зүйлтийг өмнөх амьдралдаа гудамжны лангуугаас авсан сүнс шилжихэд надтай хамт ирсэн. Би үүнийг эрдэнэс байж магадгүй гэж таамаглаж байсан ч хэд хэдэн удаа туршиж үзээд юу ч олоогүй.
Гэтэл одоо тэр системийг идэвхжүүл надад том бэлэг өглөө. Яг цагаан олсон хэрэг боллоо. Ариун сахиусан тэнгэрийн хамгаалалт ивэл эс нэмэх. Гэрлийн төрөлтөд зохицол чадвар эрс нэмэгдэж бүх гэрлийн болон тэнгэрлэг төрлийн ур чадварыг нөлөөлсөн өснө. Энэ ертөнцид авиасыг ЭПС хүртэл төвшөнд хуваадаг бөгөөд төвшин өндөр байх тусам үр нөлөө нь бас сайн байдаг. Хамгийн чухал нь анги цэрэг ёслолын үеэр гарч ирэх 3 анги таны эзэмшдэг авиастай маш том холбоотой байдаг. Жо яагаад байна? Яагаад агаар ширтээд байгаа юм бол ангиас сэрэж чаддаггүй юм болов байж боломгүй юм. Сүүлийн хэдэн зуун жилд ийм тохиолдол гараагүй шүү дээ. Гараагүй шүү. Үгүй энэ бол чадвар сэрэх үзэгдэл. Энэ ангиллаа сэрэх үзэгдэл гэж үү? Үзэгдэл гэж үү? Энэ гэрэл бол чиний итгэл үнэмшил хүчний их хүсвэр. Итгэл үнэмшлийн дэмжлэгтэйгээр ариун гэрэл намайг чамайг үргэлж хамгаалж бүх бузарт мууг шатаан устгах болно. Харин би үргэлж дэргэжин байж чамайг хамгаалах болно. Ариун сахиусан тэнгэрийн бол Жо Уигийн шинэ авиас гэж үү? Анги цэрэг ёслол дээр шинэ авиас нээгдэх гэж ямар гайхалтай аз вэ? Хөө энэ ямар ангиуд вэ? Би урд нь хязгаарч харж байсангүй. Ли багшаа энэ 3 ангийн лог нь юу вэ? Ли багшаа эднэр бол нууц ангиуд. Гэрлийн шидэн ариун санвартан Гигантен Баатар. Гэрлийн шидэн бол цэвэр хохирол учруулга анги. Тэд маш сайн хохирол учруулдагч өсөлтөж өөрсдийгөө хамгаалах чадваргүй. Маш олон харийн төрөлтнүүд газар авсангүй тэд амархан гэмтэж алдаж мэдэр. Санвартнуудын амь аврах болон чадвартайгаас гадна дахин амьлуулахыг хосгүй ур чадвартай. Гэхдээ тэдний тулдах чадвар хэтэрхий сул дээрээс нь бусдаас хэт хамааралтай болохоор надад тохирохгүй. Ариун Хөлөг-Баатар бол хамгийн хамгаалах довтлох хүч нэмэх гээд бүх талын ур чадвартай анги юм. Хэдийгээр аль нэг талдаа онцгойрдоггүй ч надад гэрэлтэй зогсох чадвар бий. Энэ надад хамгийн сайн тохирно. Даруй байдал, шударга байдал, эр зэрэг, энерэнгүй сэтгэл, хариуцлага, баатарлаг үйлс бүтээх. Амьдралаа шударга ёс баатарлаг үйл зориулах. Энэ бол Ариун Хөлөг-Баатар. Ариун Хөлөг-Баатар ангиллыг сэрээсэнд баяр хүргэе.